сайн байцгааны YouTube-чтэй Mongolian Nerd Presents гэдэг манай Nerd Talk болонгийн маань шинэ дугаар ингээд эхлэхэд бэлэн болоод байна. За тэгээд манай зочин хөтлөгч, хамтран хөтлөгч мөгчин битэр маань ингээд шинэ хоёр зочин өнөөдөр өөрч авчирсан байна. Манай сургуульд энэ жил шинээр ирсэн хоёр маш хоёр оюутан байгаа. За тэгээд өөрсдөө гоё танилцуулаач манай үзэгчдэд. Самцхано Бүлгүн дэрч гэдэг энэ жил Шахалтын Дохоо их сургууль мастер хоёроор ирж байгаа. Тэгээд өнөөдөр бид бүгд сонирхолтой зүйлийн талаар ярилцах хаа. Самцхано намайг Тэргэл гэдэг. Энэ жил Шахалтын Дохоо их сургууль ирээд студент сурч байна. Татай байна. Найзтай боллоо. Дохоо зүйлийн талаар ярих гэж байна. Баярлалаа. За тэгээд Nerd Talk маань энэ удаагийн сэдв маань болохоор одоо яг бидний үеийн залуусд аяга тулгамдаад байгаа нэг асуудал байгаа байхгүй юу гэхээр бидний үеийн найз нөхөд эргэн тойрны хүмүүс тэгээд бүгдээрээ ч гэжтэй одоо талан шахуу ингээд аав ээж болчихж байгаа. Талаас их. За тал гээл үзчихье гэж. Аав ээж болцсон тийм үү? Бараг ичгүй удахгүй хүүхдүүд нь баг эхнээсээ баг Facebook-ээр Facebook-ээс дээр явуулаад Instagram-ээр тэгээд ирсэн гашууд болчихсон. Яг тийм үе ирчээд байгаа. За тэгэнгүүтээ дээрээс нь нэг л тийм шахалтууд ирж байгаа те зарим нэг нь болохоор ээж аваад нь чиртгэн хүүхч ухтай болоо чанилжтэй болооч зарим нь болохоор ингээд ээж аваагаа ингээд жоо чадaltaй тэгээд залуу байгаад мөнгөтэй байгаа тэр хүүхдүүд өсгөлөө таваач те яа цаг хугацаа алдаад байгаа эмэгтэй хүн гэхэд тийм юм нэг залуу сайхан байгаа дээрээ би хаач нэвтрэхгүй залуу тэнхээд байгаа дээр хүүхд гаргаад авч юм уу ийм асуудлууд зөндөө гарч байгаа шүү дээ. Энэ талаар та нар юу гэж бодож байна? Нэг мэдсэн чинь ингээ хүүхдийн тухай ярих гэсэн ирж ирж байгаа гэж тий. Миний бодлоор байгаа зү бас нэг бодлын нэр хоцоод байгаа юм санагддаг. Нуугаад ч. Тэгсэн бисээ яг ингээ сэтгэл маань ингээ бэлэн биш байгаа гэдэг. Тэгээ ерөөсөө тийм ямар ч тийм юм төлөвлөөгүй байдаг. Тэгсэрнээсээ ингээ хүмүүсийг харахаар бас одоо октод ингээ эртхэн хүүхдээ гаргачих юм бол дараа нь карьераа эхлүүлээд ажил хийж байхад одоо дөрвөн завсардахгүй ч юм уу те шууд явах боломжтой. Тэгэхээр бас нэг бодлын зүгээр юм шиг эрт гаргаж байгаа. Тэгээ яг өөрийнхөө ингээд карьер амьдралаа ингээд төлөвлөсөн байдал маань зүгээр гэж харж байгаасаа бас арай өөр байгаад байдаг. Яг яах ёстой болоо сайн мэдэхгүй юм. Тэ зүгээр нийгмийн дарамжхалтай бити тоо. Өөрийнхөө байх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдтэй болоход ер нь хамгийн зөв нас юу вэ? Эмэгтэй хүмүүс. 26 27 гэдэг гэсэн тий. Яг нэг ингэдэг гинэ хүүхд гаргахаар чи эмэгтэй нөгөө нэг залууч тийм медицин сэргдэг гинэ. Тэгвэл яг 26 27 тэгээд нөгөө нэг яг ингэ жоохон залуу гөгшөрхгөл ирмүүд хүүхд гарч байгаа буцаад ингэ сэргчдэг гинэ. Бас хитрхи эрт гаргахаар нөгөө нэг тэр процесс нь хитрхи эрт явуулчихаар цааш давхардаа өвшөрдөг гэж бас судалгаач юм уу дүгнэлт шинжилгээ байна лээ. Тэгэхээр 26 27 юм шиг байлээ. Тэгээд дээрээс нь би нас ч бас амар чухал байгаа байхгүй тий. Эхлээд өөрөө хүүхэд өсгөх хэмжээний байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэр чинь зүгээр гаргал өрчих биш шүү дээ. Амар их цаашаа нь болох гээд хахад чинь өөрөө бэлэн биш байгаа нь том хариуцлага. Энэ дээр яг манай хоёр маань сая ялангуяа насны талаар ярьлаа. Тэн дээр бас ингээд өөрийн бэлэн биш үгүй талаар орж ирж байна те. Би бол энэ тал дээр бас эрэгтэй хүний хувьд жоохон эцтэй байдаг. Өөрийн бэлэн биш. Хүн өөртөө ихтэй тийм залуу хүн байж болно шүү дээ. Тэрнээсээ нийгмийн харилцаанд орсон тийм залуу хүн байж болно. Бас нэлээд бас зарнасаас бэлэн өөрийгөө бэлэн гэж мэдэрдэг тийм усад бас байна. Миний хувьд бол тийм бэлэн талаас л харах. Тэгвэл тэглээгээ 16-т жирэмсэн болчих болох юм. Тэгэл бэлэн бол тэгээ чиний мэдлээ асуудал шүү дээ чинь дөө. Одлаа. Чинь 16 аваа би тэглээ. Гэтэ яг энэ үний хэлж байгаа яг насан турш хүмүүсийн л тухай ярьж байгаа шүү дээ тийм үстэй. Мэдээж бид нэр 16 та хүүхдүүд тэгээ яриа сууж байгаа. 16 та болох 18-аас дээш. Чи ядаж ингээ хүүхдтэй болохоос өмнө тий одоо тэр хүүхдтэй болох тэр процессыг үйлдэхээс өмнө бас өөрийгөө би үнэхээр бас
бас биеийн төрсөн үү? Үнэхээр цаг нь мөн үү гэдгээр бас асуух хэрэгтэй байна. Ингээл зүгээр нийгмийн шуурганд те тэр ч Америк кинон дээр ингээл хай скуулийн хүмүүс ингэж яхад те энэ ч найз маань ингэсэн байхад би гэл тийм юмдад яарад авах хэрэггүй л. Тэгээд кинон дэр ялангуяа тэр их буруу байна те. Тийм кинон дээр дөрөөж 16 та болчихготой үгүй би нэгаа ингээл нөгөөдөл амар зэрэг оруулах чааш кино. Кинон баг тэгж нэг суулгаад гаач. Би залуудаа ондод гараад ирлээ гэсэн чинь би чамаар маш их багархаж. Тийм үү. Тэгэл яг тэ ер нь бол Монголд нөгөө бэлгийн боловсрал ямар байна гэдэг чинь нөгөө эрт жирэмслэх энэ олон тоогоор эрт жирэмсэж байгаа чинь бас бэлгийн боловсролын асуудал байгаад байгаа юм л та тий. Тэр талаас ч гэсэндээ одоо ингээд тэр талаас ч гэсэндээ одоо багш нар ч юм уу одоо тэр эрүүл мэндийн хичээлээр амар сайн заах хэрэгтэй гэсэн үздэг. Би бол эрүүл мэндийн хичээл амар сонирхсан. Уус гэхдээ ер нь октоодын үед яг тийм байхгүй. Хүүгүүд эрүүл мэндийн хичээлээ уншаад очив. Октод бүгд хаашаасан гэж. Би хөвгүн бэжээ. Би хөвгүн бэжээ. Багш янз бүрийн замгат ингээд бүх банд ингээд амар төвлөрсөн октод нь цаас. Үу яалаа. Гэтэ тэрийг бол тийм ичгүүртэй одоо ичгүй байдлыг нь багш бол бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгэл бэлгийн боловсралтай тэгэл ингээ хүн өөрийгөө таньж мэдсэн тийм байх нь бол тэг цааш. Мэдээж тэр зүйлийг хийж чина гэдэг чинь тэгэл жирэмсэн болоход ингээл жирэмсэн болно гэдэг чинь тэгэл хамгаалалт ингээл болохгүй байцдаг юм биш шүү дээ. Үнэхээр хүн жирэмслүүл нэрээ ямар ч тийм байдлаас жирэмсэж байгаа. Жирэмснээс хангаагаад жирэмсэн. Харин тийм болохоор бас хамгийн түрүүнд нөгөө гэр бүл төлөлтийн хамгийн өмнө одоо өсвөр насны хүмүүс эдгээр үзэж байгаа бол баталтай байх хэрэгтэй. Ялангуяа охтууд бол хамгийн сүүлд хариуцлагын хичээл хамгийн сүүлд хичээл өөрийнхөө бие дээр одоо хэрвээ та ямар ч төлөвлөлтгүй байж байгаад ямар нэгэн одоо жирэмсэн болох ч юм уу тийм бол чиний насны хүүгүүд яг үнэндээ цаашаа амьдралын биш хариуцлага болъё гэд чамайг бас хүүхдийг чинь ингээ хайрлаад явах уу гэвэл яг хүүнээс шалтгаалж байх та. Гэхдээ их хүн нь бол хэцүү шүү дээ. Тийм болохоор эмэгтэй хүн бол бие сайн мэдчихэл байх хэрэгтэй. Практик дээр тэгж харагдаж шүү дээ. Тийм. Тэ. Одоо бидний насан дээр эргүүлээд би юу хэлэх гээд одоо бидний одоо энэ бичлэгийг зорилт хүрээ бол одоо яг дөнгөж нөгөө насанд хүрч 10 жил дөнгөж төгсөөд тэгээд тэрнээс дэше одоо ингээд яг бидний үед болохоор одоо яг л иргэн дээр нэг хүүхдэл бид нар хүүхдтэй болох ёстой юм шиг ёсгүй юм шиг яг тэр үе хүртэл хүмүүст л хүрж аль хэдийн гэр бүлтэй болсон хүмүүс бол хамаагүй шүү дээ. Тийм. Бид нар одоо тэр хүмүүст юугаач яа. Мэдгүй цаашаа амьдрал мэдгүй. Гаргаад ирсэн ингээд чих гэж бол хэлж чадахгүй. Юу ямар хөөх. Гэтэ хүүхд гэдэг чинь аз жаргал шүү дээ. Тийм. Одоо юу хэлэх гээд юм хэрэг хүүхд гаргасны боротохгүй. Хүн одоо нөгөө зөндөл олон шүлхэн болоод шүү дээ. Ээж их хүн одоо ингээд хүүхдээ анх ойлгохыг сонсоод тэр үед шууд ухааждаг ээжийг ойлгодог гэх мэтлээ. Айгүй олон юмнууд бааш тийм бидний мэдгүй асар их юм байна. Зүгээр бид нар өнөөдөр юуг нь харж чадах вэ гэхээр хүүхдээ болохоос өмнө бид юу хийх ёстой вэ гэж өөр нэг бодлоо тийм. Юу бэлдэх ёстой. Хөв хүн талаасаа, эд хөрөнгө талаасаа. Гэх мэтлээ. Энэ дээр хамгийн том жишээ гэхээр одоо ер нь Европ тал руугаа энэ хүмүүс 30 гараад 30 нэлээд гараад 35 Ер нь Азад ч ихний хүүхд гараад байгаа шүү дээ. Тэр бараг л Монгол зүйлтэй тэгж үлдчихэд байгаа шүү. Хамгийн эрт гэр бүлтэй болдог юм. Тэгээ Монголд тэгээ бас Африкийн нөгөө нэг одоо эмэгтэйчүүдийн эрхэн зөрчигддөг энэтхэгч юм уу тийм усууд юм. Бага наснда богтлогддог тийм. Тэнгүүд за яг одоо эн чинь сүлд хүүхдтэй болоод сайн талгаа мууж тал байна. Хүүхдтэй болоод ч юм уу сайн талгаа мууж тал байна. Энд дээр юу юм? Ягаад тэгвэл Европод тэгж сүлд хүүхдтэй болох сонгоод байгаа. Санаа байна манайха. Тийм хувийн эрх чөлөө тэгээд өөрийгөө дахиад илүү боловсруулъя гэсэн нийгмийн хандлагууд байх шиг тийм. Тэрнээс аяг шалтгаалж хүүхдтэй болсныхаа дараа тэр нөгөө нэг хэлээд байгаа юмнуудыг нийгмийн эрх чөлөө энийгээ хаагч гэж боддог юм бол эсвэл. Гэтэ миний бодлоор Монгол хүмүүсийн нэг ерөнхий бодлоо гэдэг хүүхдтэй болчих юм бол тэр ингээл ингэж болохгүй. Шууд юм болчих واخ гэсэн тийм бодлоо гэдэг үстэй. Европод тэр талаас нь хатчих юм болооч гэж боддог. Гэтэ ер нь яг хүүхдтэй хүмүүсийн өгж байгаа зөвлөгөө болгоод одоо ч ингээл бид нарт ингээл хүмүүс зөвлөгөө өгж байгаа шүү дээ. Хүүхдтэй болохоосоо өмнө ингээл явж үзтээ хамгийн хямдхан зарлаараа хэлж үз. Одоо хүүхдтэй болчих юм бол бүх юм ингээл зэрэглэл
Буудлын зэрэглэл хүртэл ингээл өөрчлөлтөө явна шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй болохоос өмнө та хоёр ингээд чи хүүхдтэй болохоос өмнө ингээд чи хүүхдтэй болохоос өмнө л хүмүүс одоо зооцож байгаа. амьдралын одоо бас гой гэр бүлээс өмнөх одоо тэр зүйлүүдийг мэдрэх ёстой юм шиг байна л да. Тэгмэд хүүхдтэй болсны дараа хариуцлагатай хүн чинь одоо чинь хүүхдтэй болчих юм бол хүүхдтэй болоход ийш тийшээ одоо хол гадаад руу явчих чадахгүй тийм. За та нарын үзэлцэнийг сонслоо л да. Миний хувьд болохоор одоо ингээд би ч одоо гайд хийдэг шүү дээ. Тэгмэд би янз янзын ерөнхийдөө би Европ хүмүүстэй тэгээд англи хэлтэй Азиуд хэрэг Хонконг, Сингапур ч юм уу харин хөгжилтэй Азийн орнуудын тийм хүмүүстэй би орчуулагч хийж явж байгаа. Энэ хүмүүсээс яг хөвгтэй болсон хүмүүс тэгсэн мөртлөө орой хөвгттэй болсон зарим нь 40 хүрсэн мөртлөө одоо хөвгтэй болов эрхчлээс хөвгтэй болно гэж ярьж байгаа хүмүүс байна. Яагаад гэж асуухад бүгд ганцхан юм дээр санал нэгжлээ. Тэр нь юу гэхээр гол нь яг зугаацахтай биш байгаа даа. Одоо үеийн хүүхдүүдэд юу хэрэгтэй болсон бэ гэсэн чинь яг одоо үеийн хүүхдүүд бидний үеийн хүүхдүүдтэй харьцуулахад боловсролын түвшинд ямар байж ич өрсөлдөөнд орж чадах уу гэдэг чинь бас нэг юм тийм. Урлаг соёлоор хөгжүүлнэ. Дээрээс нь хэл нэг хүүхэд одоо ингээд сургуульд ороход 2 хэлтэй 3 хэлтэй ордог болсон жишээ нь. Сургуульд орохдоо хүртэл хувийн сургуульд хэл устай сургуульд оруулж байна. Гэх мэтчлэн тэр хүүхдийн зүгээр олон одоо тэр хүүхдэд хөрөнгө оруулах маш их юм хэрэгтэй болж байгаа. Тэр хөрөнгийг одоо цуглуулахын тулд оройтдаг бас нэг билүү хүмүүс байгаад. Зарим нэг нь болохоор ердөөсөө олон хүүхд байхаар зарим нэг нь хаягдчихна гэж үзээд хамаагүй ингээд нөгөө хөрөн мөнгөд цуглуулж өөрөөсөө бэлдэж байгаад час хийсэн ганц л хүүхдтэй болдог. Тийм болохоор энэ Европуудыг харах нэг юм ойлгохтой бол байна. Олон хүүхдийн угаасаа тэр чаддаггүй, дийлдэггүй, төлж дийлдэггүй. Нөгөө хамгийн сүүлийн юм чинь өөрөө нөгөө зугаацж авах болчихж байгаа. Залуу байгаа дээр тий одоо гоё бай. Стандарт. Уусаал залуу байгаа дээр хүн юу хийхээ хүсэх юм? Эрхчлөөтэй байна тий. Би ямар ч юунд баригдаг вэ? Ардаас зөөлөөд өсөөд ингэж уцтай ихнэр хүүхд байхгүй. Тэрэн дээрээ сайхан зугаацаад 7 хоноор явъя л даа. Яваад. Тэгэхээр чи хардаа амар төлөвлөлттэй байгаад яг 40 хүрсэн хүмүүс бол бас арай гэтрэн заяа 40 хүрчээд одоо хүртэл тийм юм ярьж байгаа гэвэл жоохон Монголын нөхцөлд бол арай. Окей, Монголын нөхцөлч биш. Ер нь бол дэлхийн нөхцөлд 40 хүрчээд би хүүхдийнхаа тийм мөнгөийг цуглуулна дараа жилээс 40 хүртлийн мөнгө цуглуулаад хүүхд гаргана гэж. Тэгээ тэр хүн чинь хардаа 60-тай олонгууд хүүхдэнд дөнгөж 20-тай хүүхдтэйгээ тийм олон жилийг яг гадаадууд наслт өндөр гэдэг л да. Гэтэл амь цөөхөн жилийн хамт болж байгаа. Тэгэхээр бас тийм жоохон гоё. Тэгээ анхны хүүхдийн талаар ярьж байгаа шүү дээ. тийм. Анхны хүүхд чинь л яг анх аав гэж болох насны 35-аас хойш болчиход байгаа. Тэгээ бас арайч манайхаа аюу гэж бодож байна. Яа тэгээд яг миний хувьд зүгээр яг сүүлийн үед яг боддог нь хүмүүсийн нөгөө хэлдэг шүү дээ. Охтууд яг нөгөө эмэгтэй хүн чинь төрөн ингээл ажил карьер завсарддаг болохоор эмэгтэй хүн жоохон эртхэн 27 наснаас өмнө төрчүүл зүгээр юм шиг. Тэгтээ ер нь жоохон ахмад залуутай суул гарах зүгээр юм шиг. Яг тэр хүнд experience одоо туршлагууд нь байна. Санхүүгийн эрхчлөөнд хүрсэн тийм үү? Яг найзлан болтой хүмүүстэй л ялгаагүй юм байна. Зүгээр яг одоо сууж мууж амжаагүй найзлуу гаач олоогүй партнераач олоогүй тийм хүмүүс зүгээр ивэлжилт ядаж дөрөв бах тий. Бүр ивэлжилттэй байна гэж. Ингээд нэг тийм Монгол тийм ингээд юм шиг гэдэг юм байна. Жилүүсээ сайхан тоолж байгаа л. Гэхдээ энд чинь би буруу байдгүй гэж бод. Яг тэгэхээр хуучин эмээ өвгөндрийн үеийн үед бол хоёр хүүхдээ царийг чаруулаагүй шууд жил ус дахирлаа ээж автаа нарчуулсан манай хүүхдэд тэр жилдээ байна. Яа сайхан ивэлээ надад суулгах чи. Тэгэл 4 дүү 8 дүү ингээд гэл явж шийдчихдэг. Тэгэд гол нь тэр үеийн салалт балалт гэж юу ч байхгүй юм бол одоо үеийн салалт нь тэр үеэс баг дөрөвд. Яг тэр үеийн нийгмийн дарамт байсан гэж болно л да. Тэр үед чинь салах юм бол төр засагч өөр байсан. Салах юм бол чиний тэр нийгэмд амьдрах юм гэж болно. Тийм салах их салалтын тухайд бол тэр хүмүүсийн сонголт биш угаасаа шууд сойлгодог. Тэгэл гарын 5 ураг хартдаг үстэй тааж байгаа. Тэр үед ч гэснээр тийм юм байсан л аа. Тэгвэл нийгэм бэ. Салалт гэснээс одоо тэгвэл эрт гэр бүл зохиосон хүмүүсээс ганц бий болсон хүмүүс шүү. Ялангуяа ганц бий ээжүүд аавад ингэж ирсэн. Аль хүн ээжүүд биш аавад. Энэ тэгвэл яг юунаас болж нөгөө төлөвлөлтгүй байснаас юу ч бодоогүй байж байгаа санамсаргүй
нөгөө нас санаанд хүсээгүй жирэмслэлт болоод тэгэл нөгөөт нь ч хүсээгүй тэгэл аргагүй юм болж байна. Тэнгүүд нөгөө сүүлийн үеийн юм дээр Монгол 26 таа залуучууд ерөнхийдөө хөвчлэн гэр бүл салж байна. Тэр нь хамт амьдраа 6 жил гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо тэр үеийн хүмүүс гингүүд чинь хүүхэд нэг 3-аас 6 настай. Одоо нэг сургуульд орох чи цэцэрлэгтээ орсон. Тэнгүүд нэг хамаг сайхан хэр үлэмжлэлтэй бүх юм байхгүй болсон. Одоо жинхэнэ яавал яадаг дээр нэг тиймэрхүү. Уул ингээд юу болоод ингээд явуулсан байшин. Салаад байгаа гэсэн. За, бэлгүүн хэдэн настай хүүхэдтэй болно гэж бодож байна. Төлөвлөлтөө Одоо хэдтэй би хэдтэй гэж бодохоос илүү хэдэн жилийн дараа гэж асууя л да тий. Заавал асууя л гэж. түрүү ярьсан чинь яг өөрийгөө бэлэн гэж бодсон. Хизээ бэлэн болно юм бэ? Өөрөө одоо бэлэн 100% кейс идэвхтэй явж байгаа. Шүү тэгээд ч юм. За бэлэн чи синглуу даа. Сингл шүү нэстэ. Миний сингл. За, зулаа юу гэж бодож байна? Би ер нь бол эхлээд сургуулаа төгсөж тийм яагаад гэхээр чинь би зөв нэг юм амжилттай гэр бүлээс би хүүхдийнхээ өсөө тэрнээ төхөлд орж байгаа хүмүүлэгч би бүх үед нь хамт баймаар тэр мөчүүдийг хуваалцахыг хүсдэг. Ийм сэтгэлтэй байл та танараа. Зөв тэр үеийг хуваалцахын тулд би ядаж эндээс яваад Монголд очиж байна. дээ шүү дээ. Би мэдээж энэ хүүхэд үсгэж чадахгүй бас яа тэр энд хүртэл ингээд бүгд юм ядаж гадаад ядаж мөнгөтэй очиж аваад ингээ өөрийн ажилтны бизнестэй явуулсан. Тэгээд сайхан хэлтэй хүүхдтэй болсон. Тэгэл орой болгон их төрлөөгөө яарчгүйгээл яа жирсэн баг юу идмээр няавраа. Тэгэл орой мөр гизмэс гоош байна. Тэр нэг тийм хүчүүд жирсэн байх үеийг хүүхдээ хөлдөр бүх үеийг харахыг хүсдэг учраас тэгээд ер нь бол одоо ядаж энэ сургуулийг төгсөж одоо тэгэхээр 3 жил байна юу гэсэн. Ядаж 3 жилийн дараа байх. Би юу ямар юм? Зээ нөхөртөөгөө ярьж байгаа даа шүү дээ. Эхлээд нөхрөө Тэгээ сонсч ивэл дараа нь ярилцсан. Бас энэ Instagram байгаа шүү. чи зургтай үстэй. Зургтай. За манайхан бичээрэй. Өчигийнхийг бол Instagram-ийн 50 тэгтээ юм бичиж байгаа. Окей. Өөсө бичихгүй байх уу? Оогүй л тань найзалтай. За нэг тиймэрхүү. Та нарын аав ээж чинь танаас хүүхэд нэг чинь үү? Үгүй. Үгүй юу? Тэг би нөгөө нэг жижигхэн дүүтэй. Тэг ихээр ерөөсөө би нөгөө нэг тийм тоглоомоос гарчиж болж байгаа байхгүй. Тэгэхээр надад ямар нэгэн тийм нийгмийн дамжгал байдаггүй. Тэгээд хаа очиж миний аюу сайн найз нэг хоёр эмэгтэй найз маань хоёлаа. Тэгэхээр аюу амараа таа. Яаж ч гэсэн чи энэ хоёроо хаар энэ гэдэг. Тэгээд яг өөр хүүхэд гаргацсан одоо нөгөө одоо ер нь хоёр дахь хүүхэд гарсан тийм үгүйсээ ээжийнхэн төрхийг болцсон. Нөгөө хүүхдүүд нь ихнээс нь реквест явуулдаг. Намайг 18 тааас манай ээж ганц л юм хэлсэн. Би 50 үрж иж ядаж чимээ болно шүү. Одоо эцтэй ээж чинь. Манай ээж ижил 46. Болоогүй Чамд наа. 4 жил. Тэгвэл ярээс ахаа 2 классаа ярил тэ. Яг тарчсан тий. Тэгэл миний сургууль төгсөөд очиод ингэ яг болчих. Тэгэл нэг ихнэрийн жирэлсэн байх нэг жил ингэ яа. Энэ болоо. Ээж таныг бодоолаа. Яа баатарлыг хэлэх юм Таныг одоо 50 үрт. Дамжуулт байхгүй болсон юм. Айгүй нөө. Одоо тэгтээ арай болсон юм шүү дээ. Байнгын. Тэгээ чамд одоо яаж найз охинтой бол гэж юм хэлж байна. Ер нь жирэмснээс яаж хамаатай. Одоо бүр ингээд миний оромжлол руу та нар орж ирж байгаа. Гэхдээ тэгэл хамгаалах арга зөндөл юм шүү дээ тийм үстэй. Тийм тэгэхээр Зөвхөн хүүхдүүдэд хэлээ л дээ чинь бас том мэдлэг байхгүй ер нь. Эрүүл мэндийн хичээлдээ бэлгэвчнээс өөр юм заадаггүй шүү дээ. Тэгээ бэлгэвч байж болж юм. Спираль тавиулж болж юм. Гормоны юм ууж болж юм. Гэхдээ бүгднгийг нь эмчтэйг зөвлөж байгаа. Эмчээс асууж байгаа. Чиний биеинд аль нь илүү тохиромжтой вэ? Тэр нэг л. Календар хөтлөх хэр аюул шүү дээ. хүүхэн онцлогоос шалгах. Би бол календар хөтлөв. Аюулгүй өдрүүд чи ер нь аль аль үү гэдэг билээ. Ийм дундлын. Тий. Дундлын 14 хоног нь аюултай гэсэн.
хамгийн календар Яг юм ирэхээс өмнөх цаг юм ирсний дараах дуусны дараах тэр нь бол календар хөтөх юм бол бас тийм ч зүг санаа гэж бодохгүй. Гэтэ би ч бас нэг жоохон нэг хаяа шашинлэг болчиход байдаг юм баггүй. Тэгээ би зүгээр хаяа бодлоо. Яг хүр жирэмсэн болох дээрээ болоод бурхны зурсан зургаараа бол бэлгэвчтэй байсан ч болоод жирэмсэн болно. Тэгээ болох ёсгүй бол хичнээн хамгаалаагүй байсан ч болтгүй юм шиг байна. Тэгэж бабахан дийж хурдаг. Юу хамгаалсан. Бурхан намайг яаж зарсан вэ? Хамгаалтай л зургийн үзэгдээ бүр биеэрээ туршиж үздэг манайхаа. Гэтэ бас нэг бүх юм зургацсан гэдэг хүн ч гэсэн замаар гарахдаг гэрлээ харддаг шүү дээ. Тийм. Тэр чинь харахыг ч бас зурцсан байгаа байхгүй. Ноо. Одоо энэ ногоо хаа заримдаа нэг ногоо улаан баг анзаарахгүй гарч байгаа. Тэгэхээр улаан гэрлэр гарч байгаа дайруулахгүй тул тэрээсээ байнгын гэмлүүгээ ногоо гэрлүүгээ харах хэрэгтэй. Юу яриад байгаа юм календар ярьжсэн яах юм ногоо улаан хэлж штэ ногоо гэрлийг төрөл ярьж эхлэсэн юм шүү. Үгүй ногоо гэрлийг одоо нөө хамгаалтаар зөвлөөд улаан гэрлийг болгоод хамгаалтгүй юм зөвлөж байгаа байхгүй юу? Яг шууд хэлсаар яриад. Тийм болохоор ер нь бол хамгаалалт хийсэн гэр ах. Гэхдээ нөгөө нэг эмэгтэйчүүдийн эмчид дээр очиж үзүүлж байгаа. Тэгээд өөрийнхөө бие илүү тохирсон юм хийх хэрэгтэй болов. Тэгвэл бол нэг хамаагүй дураараа нөгөө нэг хувийн нөгөө миний амар хэмтэн юм дэлгүүд идэв шүү дээ. Тэмхүү дээр газар очиод. Эмэгтэн гэхдээ ингээд эмэгтэн зарим эмэгтэн хүн онцлог л эмэгтэн ингээд удаан ингээд нөгөө найзлын аллуугаас авч ирсэн найзлууг удаан байгаа юм юу бэлгэнд алдаад очих карманы өөрчлөлт юм уу нүүр юм Чи намайг л даа мó. найз хүн завхдаг байдаг юм юу 2 жилийн харсан. чанаас ширэн яа дээ Зүгээр шүү дээ. Тэр чи бас хүн хүний онцлогоос шүү. онцлог л Хүний хүний л онцлог шүү дээ. Тэгээ дээрэс нь ширхтэн яа хүний сэтгэл зүй ч юм бас шал өөр шүү дээ. За болоо тавсан. За тэгээд энэ үргээд өндөрлөхөө. Тэгээ шал өөр бодож ирсэн шүү. За тэгээд энэ удаагийн манай Nerd Talk-ийг үзэн та бүхэнд баярлалаа. За тэгээд таалагдах юм бол яах вэ? Subscribe хийгээд, бичлэгийг маань лайк хийгээд, тэгээд хүсвэл Facebook, Instagram дээр share хийгээд story хийж болно. Би нэг ганц юм хэлчихв. Тэгээд өөрийнхөө үеийн залуучуудаа хандаж хэлэхэд хүүхэд гэдэг бол аз жаргал шүү. Тийм болохоор жирэмсэн болох юм бол танаас гисэн бэлэг гэмчэндээ бүгдээрээ ой хүүхдээ хайрлаарай. Тэгээд эрэхтэй одоо ямар нэгэн залуу үзэж байгаа бол чи одоо чиний хайртай хүн чинь ч юм уу те жирэмсэн болсон бол энэ бол таарч бурхнаас ирж байгаа хамгийн том бэлэг учраас тэр хүүхдийг амар гой баяртайгаар хүлээж аваарай. Хэрвээ охин хүүхд чи ямар ч одоо төлөвлөлтгүй гин жирэмсэн болсон байх юм бол битээ агаарай. Тэ? Тэгэл би яг тийм мэдрэмж мэдгүй л дээ. Гэхдээ зүгээр ингээд одоо хүмүүсийн ингээд зөндөө л болгоны юм сонслож тогтуудын ингээд найзуудынхаа тэгэл одоо ойр орчны эмэгтэйчүүдийн ингээд ярианаас сонсоход жирэмсэн болохоор ингээд хүнд амар их юм бодогдд юм байна да ялангуяа төлөвлөөгүй дээ тэгэл бүр ингээд төмөн тургуу бодлоо орж ирдэг юм л да. Гэтэ хамгийн зөв хүмүүсийн бүх хүмүүсийн хэлдэг юм гэхэл нэг би энэ хүүхдийг төрүүлчихэд энэ хүүхдийг төрүүлснийхаа дараа одоо би хүүхдээ ахуулаагүй төрүүлсэндээ хизээж хамсдаггүй гэж бүр хүүхдээ төрүүлсэн бүх ээжүүдтэй гэж хэлдэг. Тэгэхээр бүгдээрээ гоё хариуцлагатай ухаантай байх. Тэгээд бүгд хариуцлагатай шинэ үеийн гоё залуус байхын төлөө ура! За, тэр баярлалаа. Бай. Баярлалаа.